Үргэлжлүүлэн та бүхэнд орон нутгаас бэлтгэсэн мэдээллийг хүргэе. 2026 онд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх 17 дугаар баг хурал Монгол улсад зохион байгуулагдана. Үүнээс үртэж цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоос илүүт үндэсний форумыг Дундгой аймагт зохион байгуулж байна. За Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаагаас Дундгой аймаг бүс нутгийнхаа хэмжээнд цөлжилтөд хамгийн их нэрвэгдэж байгаа бүс юм. Монгол орны цөлжилт газрын дороотолд өртөж байгаагийн шалтгаан нь зөвхөн бэлчээрийн мал аж ахуй биш, хүний хүчин зүйл, салхи, ус ургамлын нүмергийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь судалгаагаар тогтоогдчихэ. За иймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд малчид, тэр дундаа залуу малчдын оролцоо, тэдний туршлагыг судалж, бусад малчдад танилцуулах, эрдэмтэн судлаачдын олж нээсэн судалгааг амьдралд хэрэгжүүлэх нь чухал байгаа юм а. So first thank you so much for having me here. I'm very excited. Би их говийн дархан цаазад газарт очсон. Миний төрсөн Нидерланд улсаас том газар нутагтай. Тэнд мазаалаа амьдардаг. Зөвхөн мазаалыг хамгаалж өсгөж үржүүлэх нь байгалийн олон талт байдлыг хамгаалж авч үлдэх ач холбогдолтой. Тиймээс говийн ховор эмзэг ургамлыг хадгалж ховорцсон амьтныг хамгаалах нь хүмүүс соёл уламжлалыг хамгаалах давхар ач холбогдолтойг онцолмоор байна. Voices we hear from young people because it's mostly their future. Зөвхөн одоо мод тарихаас гадна энэ бэлчээрийн дороотлыг бууруулахад бол энэ мал аж ахуйг зохистой мал аж ахуйг эрхлэх одоо ийм шаардлага байна. Тэгээ одоо манай залуу малчид бол бас одоо үлгэр дуурайл үзүүлээд өөрсдөө энэ бэлчээрийн одоо сүйтгэхээс илүү бэлчээрийн даацыг зохистой төвшөнд байлгах ийм зорилгоор одоо хагас фермчсэн одоо мал аж ахуйг одоо явуулж байна. Нөөц бэлчээрийг ингээд тодорхой хэмжээнд өвлжөөнийхөө хөлд өвлжөөнийхөө ойр орчим, хаваржааныхоо ойр орчим ингээд нэг хаашаа нэг километр газар гэсэн үг. Ингээд хашаалаад тэр дотроо хавар ногоо гарахаас эхлээд ерөөсөө огтмал оруулахгүй байгаад ангууд нөгөө ургамал маань бүрэн гүйцэд нас бие гүйцээд үрээ хаяад тэр хашаан дотор бол ерөөсөө 2 жилийн дотор л элби юм шиг гоё болдог. Үр нь ингээд бүрэн боловсраад ингээд үрээ хаяад эхлэнгүүт ойр орчмынх нь ургамал нь өөрөө сэрэг чадамжийг нэмэгдэж явчихдаг. Судлаачдын зүгээс цөлжилттэй тэмцэхийн тулд цөлжилтэд нэрвэгдэж байгаа газар нутгийн ургамлыг нөхөн сэргээх, тарьж ургуулах нь хамгийн чухал гэдгийг онцолж байна. За гэхдээ энэ ажилд цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээхэн шаарддаг тул малчин хүмүүр гар бие оролцож, элсний нүүдлийг сааруулах, элсний хамгаалалт хийх, ойн зурвас бүтээх нь үр дүнтэй гэж зөвлөж байна. Түүнчлэн ирэх 2026 онд болох СОР 17 буюу Нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх 17 дугаар баг хурлыг зохион байгуулж, Монгол улсад нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дэлхийн улс орнуудын анхаарлын төвд оруулах нь чухал байгаа юм а.